Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид дэлхийн хамгийн халуухан цэг болсон Иран, Америкийн нэгдсэн улсын дайны талаар өгүүлэх гэж байна. Яг одоогийн байдлаар бол дайн зогсоох хэлбцээр гарын үсэг зурагдсан, ормоосын хоолой нээгдсэн, хоёр тал галаа зогсоосон байдалтай байгаа. Гэхдээ өнөөдрийн бидний ярих сэдэв бол энэ дайн яагаад гарах болсон, шалтгаан болон цаашид хэрхэн өрнөх вэ, дайны төгсгөл яаж бий болох вэ гэдэг юм уу, эсвэл дайнд хэн ялагч байх вэ гэдэг талаар ярьсан юм. Хөтлөгч Стивен Бартлетийн The Diary of CEO гэдэг подкастын зочноор профессор Жан Сюйчен гэдэг хүн орсон. За энэ хүн болохоор зэрэг одоогийн дэлхийн хүчнүүдийг хувааж буй үйл явдлын талаар маш тодорхой, маш олон сэдвийг хамарсан ийм яриануудыг өгсөн. За энийг бид цувралаар хүргэхээр бэлтгэсэн. За харин өнөөдөр бол яг одоо таны сонирхож байгаа Америкийн нэгдсэн улс Ираны дайны талаар ярих юм аа. Жан Сюйчен 1976 онд Хятадын Гвандо мужид төрсөн. Хятад Канад гаралтай багш боловсролын шинжлэгч, тоомч бөгөөд цахим орчинд профессор Жан гэх нэрээрээ алдаршсан ютубер юм. Соёлын хувьсгалын төгсгөлд түүний гэр бүл Канада руу цагаачилж Торонто хотод суурьшсан. Америк нэгдсэн улсын нэр хүндтэй Йелийн их сургуулийг 1999 онд англи хэл уран зохиолын чиглэлээр онцлог дүнтэй төгссөн. Нэгдсэн үндэсний байгууллагын төслийн ажилтан хийж байв. 2022 оноос хойш Бээжингийн хувийн Moonshot Academy гэх ахлах сургуульд багшилж, хятад сурагчдад барууны философи, түүхийн хичээл зааж байна. Профессор Жан яг одоогоор дэлхийд дахинд маш олон үйл явдал зэрэг өрнөж байгаа нь над шиг энгийн нэг хүний хувьд нэлээд хүнд байна л да. Гэтэл та энэ бүх үйл явдлуудын учрыг маш ойлгомжтой тайлбарлаж өгснөөрөө интернет орчинд шууган тариад байгаа. Мөн үүнээс гадна таны 2024 онд дэвшүүлсэн 3 том таамаглал биелсэн. Зарим хүмүүс үүнийг харамсалтай нь биеллээ гэхэнч байгаа. Харамсалтай нь тийм ээ. Тэр 3 таамаглалтай нь юу байсан юм болоо? Миний анхны таамаглал бол 2024 оны 11-р сард Трамп ялна гэх таамаг. Хоёр дахь нь түүнийг Ираны эсрэг дайн эхлүүлнэ гэсэн. Гурав дахь таамаглал бол Америкийн нэгдсэн улс энэ дайнд ялагдах бөгөөд энэхүү ялагдал нь дэлхийн геополитикийн дүр зургийг бүхэлд нь үндсээр нь өөрчилнө гэсэн таамаг байсан юм. Трампыг Ирантай дайн эхлүүлнэ гэдгийг та яаж мэдсэн юм бэ? Үүнээ хариу их энгийн. Америкийн нэгдсэн улс Иран руу довтлохоос өөр сонголт байгаагүй. Хэрэв Иран руу дайрахгүй бол Америкийн нэгдсэн улс өөрийн эзэнт гүрний статусаа алдахад хүрэх байсан. Энэ эзэнт гүрийн их ойлголт нь цэвэр Америк доллар, тэр дундаа петро-долларын системээр тогтдог бөгөөд ерөөсөө л Понзи схем буюу санхүүгийн лойвор. Хэрэв Иран руу халдахгүй бол дэлхийн улс орнууд Америкийн нэгдсэн улстай худалдаа хийхээс татгалзаж эхэлнэ. Яагаад? Хүмүүс Америкийн нэгдсэн улсын төрийн бондыг худалдаж авах болно гэсэн үг. Учир нь энэ систем маш урт хугацааны турш ямар ч эсэргүүцэлтэй тулгараагүй, ямар ч асуудалгүй ажиллаж ирсэн. Гэтэл 2022 оны 2 дугаар сард Орос улс Украинд талдлаа. Харин хамгийн гол асуудал бол Америкийн нэгдсэн улсын үзүүлсэн хариу үйлдэл байгаа юм. Америкчууд Оросын эсрэг хориг тавьж дэлхийн төлбөрийн SWIFT системээс хассан. Мөн Европын орнуудад үүрэг өгөн Оросын 200 гаруй тэрбум долларын хөрөнгийг зарцаасан. Гэтэл энд нэг том асуудал үүсэж байгаа юм. Учир нь Америк доллар дэлхийн нөөц валют байх хамгийн гол суурьнд улс төрийн хувьд төвийг сахихад оршиж байсан юм. Өөрөөр хэлбэл Америкчууд олон улсын харилцааг ямар цаадгүй улс төрөөс ангид цэвэр төвийг сахисан байдлаар явуулна гэх баталгааг дэлхийн нийтэд өгдөг байсан хэрэг. Хэрэв энэ хандлага ингэж үргэлжлээд байвал өөрөөр хэлбэл Оросын эсрэг юу ч хийхгүй бол Орос Украиныг бүрэн хяналтанд аавна. Үүний дараа Орос улс Хятад Иран хоёртой холбоотон болж блок үүсгэнэ. Хэрэв та газрын зураг дээрээс Орос, Хятад, Иран гэсэн энэ 3 улсыг харуул энэ бараг Азийн их газрыг бүхэлд нь бүрхэж байгаа биз? За Америкийн нэгдсэн улс бусыг дээрлэхэгч тэд биднийг өөрсдийнхөө дүрмээр тоглохыг шаарддаг. Хэрэв дүрмийг нь дагахгүй бол маш их уурладаг. Тэгэхээр одооноос эхлээд Америкийн нэгдсэн улстай ерөөсөө тоглохоо болиё. Зүгээр л хоорондоо худалдаа хийцгээе гэж хэлж чадхаар болчихлоо. Одоо тэд Орос, Иран, Хятадыг хооронд нь холбосон Евразийн төмөр замын сүлжээг барьж чадна. Энэ нь далай тэнгист эргүүлэлт хийж хамгаалж байдаг Америкийн хөлөг онгоцууд буюу Америкийн тэнгисийн цэргийн хүчийг хэрэгцээгүй болгоно гэсэн үг. Европ, ойрхон орнууд, Африк, Индхэг, Зүүн Азийн энэхүү худалдааны блокийг хараад хөөх энэ Оросууд, Иранчууд, Хятадууд ч алтыг солилцооны хэрэгсэл болгон ашиглаж байна шүү дээ гэд эхэлнэ.
Алтвал үн цэнтэй. Нөгөө талд Америкчууд ямар ч үн цэнгүй Америк долларыг солилцооны хэрэгсэл болгож байна. Тэгэхээр бид Америкийн системтэй байсан дээр үү эсвэл энэ шинэ БРИКСийн системтэй байсан дээр үү гэж тэд өөрсдөөсөө асуунаа. Тэгэхээр Иран, Орос, Хятад улсууд нийлж хамтрах гэж байгаа нь ам долларыг худалдааны үндсэн валют болгон ашигладаг дэлхийн системээр тогтдог Америкийн ноёрхлыг үгүй их зорилготой юм байна гэж миний ойлгож байгаа нь зөв үү? Яг зөв. Энд хамгийн сонирхолтой нь профессор Жан Америкийн нэгдсэн улсыг энэ дайнд ялагдана гэж таамагласан байгаа юм. Яг одоогийн байдлаар энэ дэлхийн хамгийн хүчрхэг айрам, хамгийн хүчрхэг эдийн засгтай Америк нэгдсэн улс энэ дайнд ялагдана гэсэн ийм үзэгдэл харагдахгүй байгаа. Гэхдээ гарын үсэг зурсны дараагаар ялагдагчийг тодорхойлдог. За чухам яагаад профессор Жан энэ дайнд Америк нэгдсэн улсыг ялагдана гэж таамагласан талаар мөн тэгж дүгнж байгаа талаар нь одоо сонсцгоё. Америкийг Ирантай хийх дайнд ялагдана гэж бодох болсон шалтгаантай нь яг юу юм бэ? Америкийн нийгэмд Иран дайн хийх улс төрийн хүсэл зориг, аж үйлдвэрийн хүчин чадал, мөн эрсдлийг нь даах чадвар байхгүй. Үндсэндээ Америк энэ дайныг аль болох хямд, хялбар, хурдан хийхийг л хүсэж байгаа. Трамп хэрэг би нисэх онгоцуудаа илгээн Тегераныг бөмбөгдөж, Аятолла гэх шашны удирдагчийг нь устгахчих юм бол тэд зүгээр л бууж өгчихнө гэж бодсон. Энэ дайныг эхлүүлэх түүний төлөвлөгөөг үл энэ л байсан. Тэр Ираны соёл, түүхийг огт анхаараагүй. Тухайн үндэстнийг огт хүндэтгээгүй. Ингэж өрсөлдөгчөө үл хүндэт гэж дутуу үнэлж өөрөө тулаанд бүрэн тууштай оролцохыг хүсэхгүй байгаа учраас л энэ дайнд ялагдах юм аа. Ираны тактик нь энэ дайныг аль болох урт хугацаанд сунжруулах юм уу? Трамп өдөрдөгчдийг нь устгачаад байхад тэд яаж тисэд байгаа юм болоо? Бас Трамп үнэхээр хэрэг бид өдөрдөгчдийг нь бөмбөгдөгчхөл бүх зүйл аяндаа шинжлэгдэж бид ялчна гэж бодсон гэж тавдж байгаа юм уу? Асуудлын гол шалтгаан нь яг юу байсан юм бэ? Энэ дай хэрхийг нь эхэлсэн талаар маш их зөрүүтэй олон таамагуд байдаг. Өнөөдрийг хүртэл энэ дан яг яагаад тэгэлснийг хэн ч мэддэггүй. Нэг л үнэн гэвэл Трамп хэрв удирдлагуудыг нь устгачвал тэдэнд бууж өгөхөөсөөр сонголт үлдэхгүй гэдэгт бүрэн итгэж байсан. Энэ оны 1 сарын 3-нд Америк нэгдсэн улсын Дельта хүчнийхэн Венесуэл руу нэвтэрч Мадурог барьж авахд тэд эсэргүүцэлгүй бууж өгсөн нь түүний энэ санааны баталгаа. Тиймээс Трамп толгойдоо Венесуэлийн хуулиурыг л давтахыг хүссэн хэрэг. Иран бол Венесуэлээс тис өөр гэдгийг мдээгүй байсан юм уу? Энд хамгийн түрүүн анзаарах зүйл бол газар нутгийн тогтоц. Ирак, Иран хоёрын газар нутгийн тогтоц тис өөр. 2003 онд Америкчууд Ирак руу халдахдаа дайнд ердөө 2-7 хоногийн дотор ялсан. Үүний шалтгаан нь Америкчууд шок ба айдас гэдэг тактик хэрэгэлсэнд байсан юм. Иракийн газрын зургийг харуул бүхэлдээ хавтгай цүл газар байдаг. Өөрөөр хэлбэл та зүгээр л онгоцоор нисэж очоод могоон толгойг тасдахад дайн дуусна гэсэн үг. Одоо Ираны газар нутгийн тогтцыг харъя. Энэ бол бүхэлдээ уулархаг бүс. Иран бол угаасаа нэг том цайз бэхлэлт гэсэн үг. Тиймээс Иран улс туйлдуулах дайныг сонгох бүрэн боломжтой юм аа. Тэгвэл Америк нэгдсэн улс Ираныг буулгаж авахын тулд цаашид ер нь ямар тактик хэрэгжүүлүүл ер нь зохистой юм бэ? Америкуудын хувьд Ираныг буулгаж авах 3 стратеги байна гэж би үзэж байгаа. За энд нэгдүгürt эдийн засгийн боомлолт буюу Ираны газрын тосны 90% нь хаар гарлаар дамжиж Хятад руу явдаг. Хоёр дахь нь орон улсын хоолойн хураамж. Америк нэгдсэн улс далайн бүсэлт хийснээр энэ хоёрыг хаанаа. Дараагийнх нь үндэстэн хоорондын мөргөлдөөн. Ираны хилийн бүсээр амьдардаг балууж болон күрд зэрэг үндэсний цөөнхийн зөрчлийг өдөөж тэднийг зэвсэглэж партизаны дайн дээгдэв. За дараагийнх нь нийслэлийг нь хаах буюу 10 сая хүн амтай Тегеран хотын ус, цахилгаан, хүнсийг тасалж ард ирээдгийн засгийн газрынхаа эсгийг босгох ийм л аргууд байгаа. Бидэнд Иран руу нэвтрэх хангалттай цэргийн хүч байхгүй. Та тэднийг их бууны зууш болгож ашиглаад Ираны айрамыг уулархаг бүсээс нь ил гаргаж ирэхийг санал болгож байгаа. Тийм үү? Тийм ээ. Хэрв тэд бослогыг дарах гэж ил гарч ирвэл Америк нэгдсэн улс агаарын хүчээрээ Ираны айрамыг устгаж чадна. Гэвч Ираны хувьсгалт гвард мозаик стратеги гэдэг тактикийг хэрэгжүүлдэг. Тус улсын 31 мууж тус бүр өөрийн гэсэн орон нутгийн удирдлага бие даасан айрамтай. Америкийн нэгдсэн улс удирдлагуудыг нь тандаж устгаж чадна гэдгийг мэддэг учраас тэд ийхүү удирдлагынхаа төвлөрлийг саатуулсан хэрэг. Энэ тактикийн үед 31 өөр армийг нэгдсэн төвөөс зогсоолох шаардлага байхгүй.
Мозаик стратеги бол эцсийн тусалцсаа хүртэл тулдах зориулалттай зүйл. Америкчууд аль хэдийн өөр хоорондоор зөрчилдөөнтэй болсон. Тиймээс дараагийн алхам нь Оросууд Иранчуудын талд орж энэ дайнд оролцох явдал болно. Гэхдээ та энэ бүхнийг үнэхээр болно гэж бодож байна уу? Би үүнийг болно гэж бодож байна. Учир нь Оросын ерөнхий стратегиэр тэдэнд Иранчуудыг аврахаас өөр сонголт байхгүй. Орос улс дэлхийн нийт оюун санааны болон материаллык гэж хоёр хуваагдсан гэдэг үзлийг л сурталчилж байгаа. Тэднийхээр Америкчууд бол антихрист бөгөөд хувийн таашаал хайгч үзлийг дэмждэг болсон. Харин бид буюу Оросууд бол хүнлэг чанар, сайн сайхан хамт олонч үзэлд итгэдэг гэж тэд өөрсдөө үздэг. Тэгэхээр хүнд хэцүү үед нь Иранчуудад туслах ёс зүйн үүрэг тэдэнд гарч ирнэ. Хэрэв Оросууд Ираны талд дайнд оролцвол хамгийн түрүүнд Каспийн тэнгисээр дамжуулан Цехранд нэмэлт хүч тусламж үзүүлнэ. Үүнээс гадна хамгийн чухал зүйл нь Орос улс дайнд орсноор Хятадуудыг Ираны талд татан оролцуулах боломжтой болно. Хятадууд бүс ба зам санаачлага буюу төмөр замын сүлжээг ашиглан Цехраныг зүүн зүгээс нь дэмжих боломжтой. Ингэж Орос Хятад хоёр Техраныг дэмжиж эхлэхээр Америкийн нэгдсэн улс Техраныг дахин боомлж чадахгүй болно гэсэн үг юм аа. За өнөөдөр бид Америкийн нэгдсэн улс Ираны дайн, түүний цаана нуугдах долларын ноёр хол, Евро-Азийн шинээр үүсэж байгаа блок болон бусад зүйлийн талаар профессор Жана ярилцсан яриаг сонслоо. Ингээд харахаар зэрэг энэ бол зөвхөн зэвсэг техникийн мөргөлдөөн биш. Энэ дан болохоор зэрэг одоогийн геополитикийн зөрчилдөөн, цаана дэлхийг ноёрхох гэсэн хүсэл, тэгээ мөн олон хүчин зүйл нөлөөсөн гэдэг нь харагдаж байгаа юм аа. Профессор Жаны баталж байгаагаар хүчрхэг өрнүүд энэ дэлхийг өөрсдийн ашиг сонирхлын бүс, өөрсдийн ноёрхлын бүс болгон хуваах юм зорилготой байна гэж хэлж байгаа юм. Тэгэхээр бидний энэ нэвтрүүлэг танд одоогийн болж байгаа явдлыг үннээр нь бодиттойгоор нь гэхээсээ илүү өөр өнцгөөс харах боломж олгосон гэдэгт найдаж байна. Дараагийн цуврал дугаараар бүгдээрээ эргээд уулзцгаая. Анхаарал тавьсан танд баярлалаа.